Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөлсөх гэргил Овсон дөржин болорцгийн хамт бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Ий Жэмин гэрги Ким Хэ Гё нарыг Сүхбаатарын талбайд аль биесээр угтаж авлаа. Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөлсөхийн урилгаараа бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Ий Жэмин Монгол улсад төрийн айлчлал хийж байна. За энэ удаагийн төрийн айлчлалын хувьд бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгчийн төвшөнд 15 жилийн дараа хийж байгаа гэдгээр онцлогтой байна. За энэ удаагийн айлчлалын хүрээнд хоёр улсын хувьд иргэд хоорондын харилцаа, зам хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр бол санал солилцохоор төлөвлөж байгаа. За мөн хоёр талбай биесний хэлэлцээ хийн. За мөн Монгол Солонгосын бизнес форум болохоор төлөвлөгдөж байгаа. За мөн одоо энэ удаагийн айлчлалын хүрээнд бас хоёр улсын хамтын ажиллагааг илүү шат ахиулахын чиглэлээр бол гол анхаарлаа хандуулж байгаа гэдэг зүйлийг хэлж байна. За мөн бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч гэргийн хамт за үндэснийх баяр наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд аль биесээр хөрөгдөн оролцож байгаа. За мөн сурын талбай за шагаан ансарт мөн зочлохоор ийм төлөвлөгөөд байгаамаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын төрийн тулал ихшгэллээ. Энэ үеэр ёслолын бодлого үлдэж эрхэм зочдод хүндэтгэл илэрхийллээ. Ерөнхийлөгч хөрөлсөх Ий Жэминээр төрийн ёслолын цэргийн цагаан түгэнд мэхийн ёслож, төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэдчиллээ. Төрийн тэргүүнээр угтах ёслолд хүрэлцэн ирсэн зочдтой мэдчил их эзэн Чингис хааны гүшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа ерөнхийлөгч Ий Жэмин төрийн ордны хүндэт зочны дэвтэрт гараа үсэг зурлаа. Айлчлалын хүрээнд төрийн тэргүүнээр аль биесний хэлэлцээ хийж стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх олон улс бүс нутгийн давцан дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг улам хөгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцсон юм а. Бүгд найрамдах Солонгос улс 52 орчим сая хүн амтай 6 гот 1 бие даасан хот 6 мужтай. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 188 их 80 Америк доллар. Нэг хүнд ногд дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2028 он гэхэд 40 мянган Америк долларт хүргэх зорилт тавьсан байна. Эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд 11-р ордог. 2025 онд 709 тэрбум Америк долларын экспорт, 631 тэрбум Америк долларын импорт хийжээ. Монгол Солонгосын худалдааны хэрэгэлт 2025 оны байдлаараа 504 сая Америк долларт хүрсэн. Манай улс молибден хөдөр баяжмал, нэхмэл, сүлжмэл, оёмол, хувцас, механик болон цахилгаан тоног төхөөрөмжийн танк, малын өөх дос, мал амтны самлсан үс хялгас нийлүүлж, техник тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, нефтийн бүтээгдэхүүн, эм хүнсний болон гоо сайхан ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн авч байна. Солонгосын шууд хөрөнгө оруулалт 1990-ээс 2025 онд 701 сая Америк долларт хүрсэн. Хөрөнгө оруулалтын хэмжээ 11-р байрт ордог. Улсын хөрөнгө оруулалттай 1300 орчим аж ахуй нэгж манай улсад бүртгэлтэй байдаг. Эдгээрийн дийлэнх нь бөөний болон жижиглэн худалдаа машин, моциклийн засвар үйлчлэгээний салбарт үйл ажиллагаагаа нь явуулдаг. Манай улс бүгд найрамдах Солонгос улсын хөнгөлтөө зээлээр улсын 2 дугаар төв эмнэлгийн дэргэд үндэсний онцлогоо эмчилгээний төвийг 2019 онд ашиглалтанд оруулсан. Солонго 1-2 орон сууцны хороол барих, Баянголын аманд орлогот нийцсэн орон сууцны хороол барих, 10 аймгийн төвд дулааны станц барих, байгаль орчны төв лабораторийн чадварыг сайжруулах, шүүгэн шинжилгээний байгууллагын хүчин чадлыг сайжруулах гэсэн 5 төсөл хэрэгжиж байна.